Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид дэлгэн тааруулан хүлээн авч сонсож байгаа. Бас үзэж байгаа эрхэм үзэгч сонсогч танд энэ цагийн мэнд дэвшүүлье. Радиогийн 1-р студиэс гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөр энэ 7 өдрийн шинэхэн дугаараа танд хүрэхэд бэлэн боллоо. 1-р студид хөтлөгч сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мизу ажиллаж байгаа бол өнөөдрийн бидэнтэй хамтран гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг манд бүтээлцэж байгаа хоёр ивент тэтгэгч байгууллага танд танилцуулъя. За мэдээч мам доктор те мам докторыг бол манайхаа одоо бүр андахгүй сайн мэддэг болсон бах. Бүтэн сарын турш бидэнтэй хамтдаа байж яг энэ урдчлан сэргийлэх за ээж хүн, за цэцэрлэгийн багш хүн, за тэгээ сургуулийн багш хүн те хүүхдүүдийн одоо өвчин тусахгүйгээр урдчлан сэргийлэх боломжийг олгож байгаа энэ гайхалтай хүн байна. Тэг өвдөхөөс өмнө те. За тэгээд миний өмнө байгаа цэцэрлэгийн багц 11 бүтээгдэхүүн 8 төрлийн бүтээгдэхүүн гэж байгаа. За өнөөдөр би онцлмоор байгаа нь болохоор адууны тас байгаа. Энэ адууны тас болохоор монголчууд эртээр үеэсээ л яг өвлийн үйлрэлд бол тий адууны махаа идээд, халуун чанарын махаа идээд, за ханаа төрлөө бол нөгөө сарамстай адууныхаа шүлийг уугаад гэдэг ч юм уу тий. Тэгвэл энэ адууны эрцээр баяжуулсан тосыг болохоор одоо маш олон янзаар ашиглаж болдог. За энийг болохоор өдөрт 2-3 удаа өвчтөй хэсэгтээ зөөлөн элэг хийж түрхдэг. За нэрээ олон бага насны хүүхдүүдийн нөө цээж хамар, цавны улаалт гэдэг тийм бас зөөлөн төрөхөд ашигтай. Мэдээч нөгөө нэг уушиг амьсгалын замын өрсөлийн үед цээж хэсэгт бол массажлаад өргөж чинь гэсэн үг. За тэгээ өвчлөөгүй байсан ч гэсэн цээж хэсэгт нь бол одоо цэцэрлэгийн багш нар унтахаас өмнө түрхэж өгөөд массажлаад унтуулцдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр цэцэрлэгийн энэ багцыг бол бүтэн яг энэ 11 төрлийн бүтээгдэхүүнийг авахад бүтэн 2 сар те цэцэрлэгийн 30 хүүхдэд энийг ашиглах боломжтой. 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За дараагийн мэдээлэл. Дараагийн бидэнтэй хамтрагч байгууллага бол мэдрэмжийн хуваалцсан Чудагийнхан маань Чуда Монголд гэсэн Facebook пэйжээр та бүхэн ороод үзэх юм бол маш олон сүн бүтээгдэхүүн байгаа. Энэ дундаа 12 дугаар сард 2 бэлгийн багцыг боосноор та бүхэндээ бид танилцуулж байгаа, бас санал болгож байгаа. Эхний багц маань гэх юм бол 21600 төгрөгийн үнэтэй. Хоёр дахь багц маань 18800 төгрөгийн үнэтэй байгаа. Та 10 бэлэг авах юм бол нэг бэлэг өнгөө танд сонголтоор очих болно гэсэн үг. Тэгэхээр та хайртай гэр бүлдээ инхрийг бяцхан дүүнартаа хамт олонныхон хөөрхөн үрстэй найзуудынхан хүүхдүүдэд бэлэг өгөхөөр байгаа бол ямар нэгэн байдлаар харшилчих үедээ ингэч үедээ тэгч үедээ гэсэн санаа зовох зүйлгүйгээр Чуда Монголын маань сүн бүтээгдэхүүнийг сонгоод бэлэг болгоо өгөөрэй гэж хүсэж байна. Яг одоо доор харагдаж байгаа 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод захиалаад аваарай. Мөн бүх сүлжээ супермаркетуудаар худалдаа тэгдэж байгаа шүү. Чуда Монголдоо баярлалаа. За тэгээ өнөөдөр бол мэдээж бискүчүүдтэйгээ маш гоё сэдвээр ярина. Тэр юу вэ гэхээр амьдралын шилжилтийн үеуд тий. Амьдралын шилжилтийн үеуд ер нь яаж тохиод юм зөвхөн наснаас хамаардаг юм уу? Эсвэл бидний одоо юу гэдгийг тий зүрх сэтгэл, оюун бодол, тархинд одоо бодогдож байгаа олон одон тэр өөрчлөлт тий хөгжил тэр зүйлүүдээс гардыг уу гэдэг энэ талаар ярихад бэлэн болж байна. Тэгэхээр бүсгүүчүүд маань яг ямар амьдралын шилжилтийн үе дээр явж байгаа вэ? Нас уу? Эсвэл хүсэл мөрөөдөл зориг уу гэл те. Эсвэл одоо юу гэдгийг өөр дүр үү гэл бодохоор эмэгтэйчүүд чинь нөгөө яалтчгүй амьдрал явж итэл за хүүхдээ харах болол ээж болол те нэг дүрд орчдөг. За ингээл аюу айтайхан ажиллаа хийгээл явж итэл те бас нэг өөр одоо эхнэрийн дүртээ орох шаардлага гардаг ч юм уу те. Тийм олон зүйлүүд байдаг. Тэгэхээр та бүгдийн хувьд яг юу гэж бодож байна те. Магадгүй яг одоо ингээд нэг өөрийгөө нэг юм байдлаар ингэж бас бодож төсөөлж иж болох юм те. Яг миний өмнө нь ажиллаж исэн одоо миний хуучин дүр тий эсвэл миний өмнө нь ажиллаж исэн амьдралын зорилго итгэл үнэмшил ажиллахаа болчихжээ. Тий би одоо яг яагаад байгаа юм бол надад хэцүү байна, хүнд байна. Эсвэл би яг цаашаагаа яаж урагшлахаа мэдэхгүй байна гэдэг ч юм уу тий. Эсвэл би яг ийм шин одоо зориг хүсэл мөрөөдлийн өмнө ирж гинэ гэдэг ч юм уу ингээд харж байгаа тэр цаг мөчүүд байгаа байх. Тэгэхээр юу гэж яаж одоо боддог вэ гэдгийг бас хуваалцаж ярилцъя.
За тэгээ. Тэгэхээр та 3W45 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс биднийг сонсож байгаа бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэдээ манай пэйж рүү ороод ирээрэй. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй санал бодлоо илэрхийлээд сэдвийн хүрээнд ярилцаарай. Мөн 84.5 104.5 дэлгэн дээр биднийг сонсож байгаа бол бас Facebook руу орж ирээд бичээрэй гэж та бүхэндээ уриалмаар байна. Түрүүн та хэллээ шүү дээ. Насын болоо, за ингээд эсвэл ингээд одоо хүсэл мөрөөдөл юм болоо, дүр юм болоо гэж ингээд хэллээ шүү дээ. Бүгд шүү дээ. Харин тий. Тийм бүгд байхгүй юу? Ямар нэгэн за наснаас боллоо гэж бодъё. Нас биш байсан ч гэсэндээ дүр байхгүй болвол бас ингээд шилжилт хөдөлгөөн нь яг хийгдэхүүгүй юу гэдэг зүйл гарч ирнэ. За тэгэнгүүт бас хүсэл мөрөөдөл байхгүй болчихсон бол тэр хүн үнэхээр шилжилтэнд байхгүй тэр чигээрээ байрандаа байгаад байх нь яг үнэ. бас түгээмэл байж болно гэх мэтчлэн бодоод үзэхлээр хүсэл мөрөөдөл дүр эмэгтэйчүүдийн маш олон дүр. За тэгээ дээрэс нь нас эдгээрүүд бүхлээрээ цогцоороо байж эмэгтэйчүүдийн шатны ингээд нэг өөрчлөлт үүд за ингээд шилжилт үүд болдог гэж би бодож байна. Тэгэхээр нас нь арай илүү за хүсэл нь арай илүү дүр нь арай илүү гэсэн зүйл байхаасаа илүү гуруулаа нийлжээж яг гой баг болоод тэгээд тэр эмэгтэйг өстой гой дараагийн шилжилтрүүд рүү айх зүйлгүй явуулдаг байх. Аль нэг нь байхгүй болвол аль нэг нь эсвэл дутуу болвол шилжилт хийхдээ бүсгүй бас айдаг байх. Магадлал өндөр гэж хувьдаа бодож байна тий. Одоо жишээлбэл хүсэл байхгүй байлаа гэд ямар нэгэн юм руу шилжих гэхлээр нөгөө хүсэл байхгүй байгаа учраас бас нэг зүйлээс айн яачих бол ийчих болж гэдэг юм уу тий. Дүр байхгүй байгаа учраас бас нэг зүйл рүү шилжихээс ч гэсэндээ дүр эсвэл байгаа учраас ч гэдэг юм уу байхгүй байгаа учраас ч гэдэг юм уу нэг зүйл нь давмгаа бол тэр хүн шилжихтэй айн гэсэн үг. За одоо жишээлбэл жишээлбэл би ч одоо 3 хүүхэдтэй нэг нөхөртэй ийм байлаа гэж бодоход за дараагийн шилжилт гэх юм бол 4 хүүхэдтэй болох тийм шилжилт рүү орё л тав. Тэгэнгүүт надад энд чинь бас нөгөө нэг айцуд болж ирж байгаа. Яагаад гэвэл нөгөө хүсэл мөрөөдөл гэдэг юм нь арай илүү байгаад байгаа учраас үүнээс болоод одоо дөрөвт хүүхдээ тээх юм бол надад яах вэ? Хүсэл мөрөөдөл минь байхгүй болох үлээ гэдэг айдас дамгаалч нь. Харин бүгд сайхан тэнцүү нөгөө хүсэл нь ч гэсэндээ за тэгээд насан ч гэсэндээ ингээд за нөгөө дүрэн ч гэсэндээ яг сайхан тэнцүү юм бол тэгээ ста 4 хүүхэдтэй болчих. Энэ хооронд би ажиллаа ингэж зохицуулаад ингэж юм хийгээд гэр орондоо ингэж зохицуулаад энэ ажил чи энэ шинэ юмнуудаа ингэ хийчихэж гэдэг юм уу. Маш тийм ад жаргалтайгаар төлөвлөгөөтэйгээр орж ирэх. Харин арай үгүй байгаад хүслийн дамгаа үед дараа бол үгүй эсвэл болцсон шүү дээ одоо гэдэг ч юм хангалттай шүү дээ. Тийм яг ийм байр суурьтай байхаа. Тэгэхээр яа харахгүй гуруула ижил тэнцүү байж шилжилт хөдөлгөөн их гоё явах хаа. Харин тийм тий. Тэгэл ингээд бодохоор нөгөө яалтчгүй шилжилт гэдэг зүйл бүгд хамаарч байна. Тэгтээ ингээд насны ингээд нэг юм шилжилтүүд бас байдаг те насны одоо юу гэдгийг даад хямралууд ч бас байдаг. Тэгтэл яалтчгүй л одоо тэр зүйлийг хүн ботхоос л аргагүй ингэж нас ирж байгаа учраас энэ зүйлийг би бодох юм байна, энэ зүйлийг төсөөлөх юм байна гэж хүн бас боддог байх. Тэгээд магадгүй яг тэр нэг хэсэгтээ ингээд зогссон байх вэ гэж би хэлсэн шүү дээ те. Зогссон энэ дүр надад одоо хангалттай ээжийн дүр одоо ингээд те ээжийн дүр гэдгийг бол мэдээч би насны туршдаа ингээд хийж явна. Тэгтээ одоо яг хүүхдээ асрах ээжийн дүр надад хангалттай. Тэр нь одоо 100% хүүхдээ асрах штэ. Яг одоо гэртээ харах гэж байгаа те. Тэрнээс одоо хүүхдээ хаяал гараа авчих гээгүй те. Одоо болсон би одоо өөр ээж хайгээгүй өөр ээж хайсэл өөр хүн одоо ингэж харж гэдэг юм уу те. Биш. Хүүхдээ одоо тэдэн нас хүрчлээ одоо цэцэрэд ихтнөөгөөд миний ээжийн дүрээс чүт жоохон ингэж те жоохон өөргөө чөлөөлөөд өөр хийх дүр гэдэг рүү орж байгаа штэ. Тэрнээс биш бити шууд утгаар нь ойлгоорой манайхан те. Тэгээд энэ хоёр л ингээл те ээжийнхаа дүрийг ингээд өөр ээж болоод яв гэсэн гэж болохгүй те. Тэгэхээр яг тийм зүйлүүд ингэж гарч ирдэг штэ тий. Тэнгүүт магадгүй тэрэн дээр ингэж нөгөө нэг эмэгтэйчүүд маш одоо юм бодолтойгоор, бодлоготойгоор, төлөвлөгөөтэйгээр тэгээд мэдээж одоо эр нөхөр гэдэг хүн байгаа юм чинь тэр хүнтэй ч бас ярилцаа тий. За одоо энэ хүртэл ингээд хүүхдээ сайхан асарчлаа, хүүхд маа нэг тийм болчлаа тий. За одоо хүүхдээ цэцэрлэг сургуульд өгье. За одоо би нэг ийм хүсэл мөрөөдөл, ийм дүр, ийм зүйлээр би амьдрмаар байна. Тэ ийм зүйл хиймээр байна гэд мэдээж тэр яригддаг зүйл те. За тэгээ тэрэн дээр яригдангууд дуртай дурггүй те таалагдахгүй за арай болоогүй юм биш үү гэдэг ийм санал бодлоод яваад цаашаагаа өрнөдөг штэ. Харин тэр дүр дээр ингээд хэрвээ ингээд би хүсэж хахад
тэр маань ингээ хэрэгжихгүй байх юм бол би магадгүй маш их ядардаг тий. Эсвэл ингээд нэг юм газар зогсцсон гаццсан юм шиг санагддаг тий. Эсвэл яг эндээ би бэлэн биш юм шиг санагдаж магадгүй. Дараагийнхаа юу орох гэсэн ингээд өөртөө итгэлгүй тий. Яана би чадах болоо. Одоо нөгөө хүүхдээ харж хагаад ажил орох гэж байгаа эмэгтэйчүүд байнга би биенээс асуудаг тий. Одоо ингээд ажилдаа гарах болчлоо. Эсвэл би ингээд шинэ ажил хаймаар байна. Би санхүүгийн хувьд ч гэсэн ингээд тий хувь нэмэр олмоор байна. Өөрөө ч гэсэн бас ингээд өөрөө ингээд тий өөрчлөгдөж өсөж хөгжмөр байна гингүүт чадах болов намайг юу гэж чадах бол гэд нэг эмэгтэй тэгэж ярьж байсан. Би ингээд 3 4 хүүхд төрүүлсэн. 4 хүүхдээ төрүүлээд зөндөө асраад тэгээд ажилд орох болсон чинь нэрээ надад юу ч одоо өмнөх мэрэгчлэр сэтгүүлч эмэгтэй өмнөх мэрэгчлэрээ ингээд ажилд орё гэсэн чинь яана би чадах болов. Тэгээ намайг ингээд ажлын хамт олон хүлээж авах болов. Би нэрээ хуучин юмнуудаа хийж чадахгүй юм шиг санагдаад байна. Орж чадахгүй санагдаад байна. Тэрний оронд сэтгүүлчээр биш зүгээр л нэг газар цэвэрлэх мэвэрлэх ажиллаж байсан хийдэг чинь билүү гэд ярьжсэн байхгүй юу. Тэгээд бодохоор гэд айгүй тийм итгэлгүй болох гэдэг тий. Яг тэр үед гаццсан, ядарсан, итгэлгүй болцсон үед яах юм бэ? Тэр шилжилтийн үе ирсэн байж тээ чамд тий. Тэгэхээр чи урд нь чаддаг байсан. Тийм болохоор чи ороод яхаа жоохон чамд хэцүү санагдана. Гэтэ оролдоод үз. Хамт олон намайг хүлээн зөвшөөрөх болов гэж байгаа байхгүй юу? Иш чаавас нэг амтан ороод ирсэн. Чадахгүй энэ хараа мэдээгээч бэлтгэж чадхаа болчихчих болов гэл ингээ ярьж байгаа байхгүй юу? Тэгэл бодохоор хил амнаас айгаад. Тийм хүмүүсийн хил амнаас айгаад бодохоор үгүй ээ тий яа тийм зориглоод ор гэж хэлчмээр тий. Хүний одоо хүнийг нэ эмэгтэйчүүдийн хувьд ярьж байгаа шүү дээ тий. Эмэгтэйчүүдийн хоёулаа шилжилтийн үеийг ингээд бодъё л доо. За төрлөө мэдээж нэлэх нэрээс ингээл баг балчир нас руу явлаа. Цэцэрлэгийн үе байлаа. За тэгээд сургуульд орлоо. Найзрахаг байлаа. За тэгж яагаад хөвгөн шохорхдог боллоо. Хайр майр ярина. Хайр майр ярьдаг боллоо. Тэгээ сурч боловсарч байна. За тэгэнгүүт найз нөхөд төвдөө боллоо. За тэгээд сүүл рүүгээ маш олон ер нь бол ингээд ялгаад явах юм бол маш олон юм байна. Тийм шүү дээ. За тэгээ үерхлийн төвшөнд байна. Хамт амьдарч байгаа төвшөнд байна. За ажилд орж байгаа буюу дөнгөж ажилд орж байгаа карьераа эхлүүлж байгаа бас нэг төвшин байна. Тэнгүүд зөвхөн карьераар бодоход карьераа дадлагчж байгаа, карьераа эхлүүлж байгаа. За тэгээ тэр нь амжилттай явж байгаа, тушаал ашиглаж байгаа. За бүр удирдах төвшөнд орж байгаа ч гэдэм үү. Ингээд явах юм бол бүр наривчлаа задлаад үзэх юм бол хэдэн мянгаар тогтохгүй шилжилтүүд гарч ирэх байх гэж бодож байна. Хүүхд дээр ч гэсэндээ гэр бүл дээр ч гэсэндээ ярихад ингээл дөнгөж хосын төлөвлөгөө ярьж байгаа л үерхэл ярьж байгаа л гэр бүл болсон 1 2 3 4 гэл эсвэл нөгөө хүүхдтэй болж чадахгүй байгаа нь хүртэл шилжилт болоо явчихж байгаа. Энэ олон шилжилтүүд дунд бас алдаа гаргах тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Зөндөө шүү дээ. Буруу шилжсэн тохиолдол ч гэсэндээ байгаа шүү дээ. Тийм гарна шүү дээ. Тэгэд энэ үед өөртөө ингээд түрүүний яг жишээн дээр гардаг шиг ямар нэгэн байдлаар ингээд өөрийгөө голлгүйгээр өөртөө итгэл өгч чадахгүй байгаа бол эргэн тойрны хүмүүс нь ямар итгэл өгвөл гоё гэж бодох вэ? Ямар үг хэлвэл танд сайхан байх вэ? Тэг түрүүний одоо эмэгтэй жишээн дээр бол тий чи өмнө нь хийжсэн ажил чинь тий хэсэг хугацаанд завсралцсан. Тэгтээ чаднаа. Өмнө нь сайн байсан штэ гэд өхөд л тэр эмэгтэй юу одоо нөгөө угах харж ажил хий да гэж бодохгүй байхгүй тий. Гэтэл нэрээ тийштэй чамаг нэрээ хүлээж авах юм уу? Чи ч одоо бүр чадхаа байлсан да. Одоо над би хаага хардаа бүдүүн одоо ингээд дэлгэцээр гаруулаад юу гэж чадчих чинь гэл. Тэгэл унан тий. Тийш дээ. Тий. Тэгэл унах байхгүй тэр шилжилтийн үе дээр буруу шилжилт хийх байхгүй. Нэрээ би чадахгүй юм байна. Яшиг зүгээр нэг угааж ачдаг тий нэг тийм ийм ажил хийчи гэдэг ч юм уу. Тэгээд л яваад өгнө. Тэгэж тий. Тэгэхээр тэр үед хамгийн гол нь чи чадна штэ гэдэг ганцхан үг л нэмэр болох гэдэг байхгүй тий. Маш олон өгүүлбэр хэлээд бол нэмэргүй байгаад нь штэ. Чаднаа, чадлагүй яах вэ чи одоо ингээд ихтэй тэргүй. Үгүй за яг хөө тэгээ болохгүй бол болохгүй дөө ч гэдэг үү тий. Илүү төтөө үг хэлэхгүй чаднаа, чадна штэ гэдэг үг л хийгээд үз. Болох гээд байгаа байхгүй. Тэгэд яг энэ шилжилтийн үеүүдэд одоо жишээлбэл баг балчир байхад нь эцэг их нь гэр бүлийнх нь маш их нөлөөлж байгаа. За өсвөр үе рүү ороод ирэхлээр найз нөхөд нь шууд нөлөөлж байгаа. Багш нар нь тий. Эргэн тойронд багш сургууль хүмүүжүүлэгчд нь найзууд нь тэрнээс бол аав ээж нь бол хоошоо суучж байгаа. Жохон багсдаг. Багсч байгаа. За тэгээ цаашлаад ирэх юм бол гэр бүлийн хүн нь хайны ижил нь маш их нөлөөлдөг. За тэгээд нөгөө карьер руу гараад ирэхлээр хамт олон ч гэдэг юм уу тий. Нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа даа л да. Энэ хүчин зүйлүүд маань бас санаатай, санамсаргүйгээр хүслийг нь ч гэдэг юм уу түрүүн ярьжсэн хүслийг нь за эсвэл нөгөө нахсыг нь за тэгээ ярьж явах юм бол өөр бусад ямар нэгэн шалтгаанаар ингээд буруу үг хэлждэг, буруу үйлдэл гаргацдаг. Үүнээс болоод хохирсон эмэгтэйчүүд хэр олон байгаа л.
Харин тий яг нэг жишээ байна л да нөгөө эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их одоо бид тэрийн жишээ аваад байгаа нь ээж болох үе байхгүй тий. Ээж болох үед чи эмэгтэйчүүд одоо маш их хариуцлага авж байгаа. Нэг жижигхэн хүнийг те дахиад ингээд харж асарна. Тэгэнгүүт хажуугаар нь өөрийнх нь бие махбодын хувьд ч гэсэн маш их өөрчлөлт гардаг тий. Тэгээд сэтгэл санааны хувьд ч гэсэн бүр үнэхээр их өөрчлөлт гардаг. Хажуугаар нь өмнө нь хэрвээ ажил карьертай байсан бол тэрэнд нь дахиад ийм нэг юм доошоогоо бууж байгаа нэг тийм мэдрэмж төрдөг те. Тэгээд тэр болгоныг ингээд авч байгаа үед одоо хажууд байгаа хин нэгэн эсвэл бүр өөртөө ч юм уу те тэр нэг юм сэтлүүдийг одоо гоё урмуудыг өгж явах хэрэгтэй. Нэг эмэгтэй тэгж битсэн байсан. Би одоо юу яасан? Ээж болсон. Ээж болоод төрөөд ингээд яасан чи миний жим буугаагүй. Тэр ингээ эмэгтэйчүүдэд маш их миний сүүлийн төрөлтөн дээр яг тийм байсан байхгүй юу? Тийм шүү дээ. Жингийн асуудал хэцүү шүү дээ. Жим буугаагүй тэгсэн чи нөхөр маань надад тэгж хэлсэн. Чи одоо яас их үнэ шиг их сүйтэй юм бэ? Гэт идэхэ болоо багсаг. Одоо хүү угаасаа цадаад байна. Тэгснэ чи ингээд төрчөөд одоо яагаад турахгүй байгаа юм бэ? Гэл айгуу тарган бүдүүн байгаад ах юм. Тэгээд ах юм бол хүүхдээ өөр ээж болоод өччих шүү гэж хэлсэн. Тоглоом наргаа шиг. Гэтэ ингээд айгуу мухад оромжтол байгаа зү тий. Үнэ шиг сүү ихтэй. Тийм учраас идэхэм бол тий тэгснэ чи одоо ингээд айгуу тарган байна. Чи өмнөх шигэ болохгүй байна. Тий яагаад чи дахиад жирэмсэн юм шиг биетэй хിവэрэ байгаад байгаа юм бэ? Тий тэгээд хүүхдэд чинь ингээд өөр ээж болоод өгнө шүү гэд. Тэгээ би ингээд тухайн үедээ би тэр үед ингээд зүгээр энийгээ л өнгөрсөн. Тэгтээ би юу ч хэлж чадаагүй. Тэгээ сүүлд нь болохоор би ингээд амар их гомдоод исэн. Тэгээд одоо тэрнээс хойш би яг тэрнээсээ хойш би төрөхдөө 30 кг нэмж төрсөн. Тэрнээс хойш би 15 кг хайсан. Тэгээд тэгээд би одоо ингээд тэрэнд ингээд бодоод гомдоод ах юм аа. Гэсэн байгаа. Тэр ингээд маш их өөрчлөлт ирнэ гэдгийг эрэгтэй хүн ч гэсэн дагаад тэрнээр ингээд тийм мэдрэх, мэдлэг те болох тийм мэдээллийг уншиж харах. Эхнэрийн манд би гормоны дааврын өөрчлөлт ингээд яваад байгаа. Өмнө нь удаан хугацаанд явдаг. Эхнэр маань хажуугаар нь маш их ядарсан байгаа, маш их өөрчлөлт үзүүлсэн байгаа. Би яаж туслах вэ? Сүүтэй байгаад нь баярлах байдал те чи үнэ шиг их сүүтэй байна гэдэг ингээд айгүй гомдны үсттэй. Маш их гомдно. Тий. Яа харахгүй тийм. Би ч юм өөрөө бас нөгөө сүүтэй ээж аахгүй юу. Тэгээд тэгэхээр чин хүүхэд эдхийн хэрээр сүү улам л ороод байдаг. Ер нь бол сэтгэл санаагаа ямар тайван байвал сүү угаасаа сайтай л байна гэсэн үг. Энэ дээр нөгөө эхний хоёр хүүхэд дээр сүү сайтайс учраас нөхөр аягүй сайн мэддэг. Сүү сайтай байна гэдэг нь бол сайн байна гэж боддог. Гэхдээ заримдаа нөгөө сүүгээ барахгүй үед тэр чинь ээжүүдэд маш их зовлон байгаа шүү дээ. Тэр зээжнээс нь юм ингээд дараална. За заримдаа бууглана гэл янз юм болно. Тэгэнгүүт 3 дахь төрөлтөн дээр болохоор сүү маань эрт татарсан. Тэгэнгүүт нөхөр маань тэгжээсэн. Сүүтэй байсан нь сүүтэй байхад чиний сэтгэл санаа ч гэсэндээ амар үйжтэй гэжсэн байхгүй. Тэгэнгүүт одоо сүүгөө болоод ирсэн чинь чи өөрөө ч гэсэндээ айгүй стресстэй болсон байна гэдэг жисэн. Тэгээд тэгэхээр тэр бас миний нэг шилжилтийн үе яагаад байхгүй. Өмнө нь яг тэр үеийг даваад явж байсан учраас дахиад ингээд давтагдж байгаа нь яг ингээд ижилхэн юм шиг боловч сүүгөө болоод ирлээ гэдэг. Тэгэхээр тэр нь надад стресс болоод дарамт болоод тэр шилжилтийн үеийг давхад надад айгүй хэцүү санагдаж байгаа. Тэгэнгүүт дагаад нөгөө юу ч мэдэхгүй байгаа ч гэсэндээ нөхөрт бас эдийн засгийн хохирол ч гэсэндээ учирч ирнэ шүү дээ. Сүү гарахгүй байвал яах юм? Хайрцаг сууч нэг 7 хоног дуусдаг тийм. Сүү гарахгүй бол сүү орлуулагч олж ирэхээс өөр аргагүй болно. Тэгэхээр нөхрөөд юу гэж боддог вэ гэхэлэр сүүтэй байх нь сайхан байна гэж бодно шүү дээ угаасаа. Тэгээ тэр чин бүх юмд нөлөөлж байгаа учраас тиймээс сэтгэл санаа нь тайван байгаад сүү ихтэй байна л гэж байгаа бол аавд харин ч баярлах ёстой гэж би бүр хэлмээр байна. Баярлах ёстой. Бүр анхлан төрөгч дөнгөж болж байгаа ирчүүд ах юм бол эхнэр чинь сүү сайтай байна гэдэг бол ёстой айл насандаа хийсэн буюу юм бэ гимээр сүсэглээ сууж ямаар байгаад байгаа аахгүй юу. Гэтэл энэ чинь чи юм байна, тарган байна, стандарт сүүний үйлдвэрийн үнэ шиг байна ч гэдэг юм уу. Иймэрхүү үг хэлж байгаа бол тоглоом шогломорч гэсэндээ эхнэртэй маш имзэг тусна. Магадгүй түүнээс болоод маргааш гэхэд сүүн татарчхыг ч гэсэндээ үгүйсэхгүй. Тийм учраас гэргийгээ бүхэл бүтэн хүн төрүүлсэн байгаа эхнэртэй хэлж байгаа үгээ ч гэсэндээ бодох хэрэгтэй. Энэ үгнээс ч болоод ирээдүйд хэдэн жил үргэлжлэх шилжилтээ эхнэртэй нь хийж чадахгүй болвол дараа нь танил гомдно. Тандил үг хаяа. Ихтэй төгсгөл нь бол тэгэж бичсэн байсан. Би тухайд бол ингээд юм хэлж чадахгүй тоглоом болгоод энийгээ л өнгөрсөн. Гэхдээ ингээд одоо ч бодогдоод ах юм аа би хизэж мартахгүй хаа.
мартахгүй шүү дээ. гитсэн байсан байхгүй Би юу? ч гэсэн мартахгүй. Тийм. Би хизээч мартахгүй хаа маш их гомдсон гэж битсэн байсан. Тэгэхээр ингээл бид нар одоо бие биенийхээ тий яг амьдралын тэр одоо шилжилтийн үед за эрэгтэй хүмүүст ямар шилжилт тохиолддог эрэгтэй хүмүүс маш сайн мэдж байгаа бах тий. Тэр үеийг бол бид хоёр яриаггүй. Өнөөдөр эмэгтэйчүүдийн амьдралын шилжилтийн үе ярьж байгаа учраас эмэгтэйчүүдэд яг нэг ийм шилжилтийн үе ирд юм ба. Тэр үед нэг ийм зүйлийг одоо ойлгочвол тий хажууд хүн дэмэнчүүл. За тэгээд эмэгтэй хүн ч гэсэн бас өөрийгөө ингээд харж байгаа. Тэг хараад миний одоо энэ жин яхад бурахгүй байна тий би яавал буцаад хэвэн жиндээ бодож байгаа шүү дээ. дээ амар шаналдаг тий Гэхдээ хин тэгэл ингээл за ингээл байж ийда гэсэн бодолтой байхав тийм. Эмэгтэй болгоны дотор төрснийхэн дараа ингээд буцаал гоё болчих юмсан гэсэн бодол зөндөө байгаа. Энэ ч гэсэн яг эмэгтэйчүүдийн хувьд ер нь явж хамгийн их хүсдэг за тэгээ хамгийн хурдан даван тулчих юмсан гэж боддог шилжилт нь ах. Тийм шүү дээ. Гэхдээ энд эмэгтэй хүн бүрийн ер нь хүн бүрийн бие физиолог өөр учраас шал өөр ирдэг. Яг үнэ. Шал өөр мэдрэгддэг, шал өөр яг шууд бодит үр дүнгээ харуулдаг. Ирчүүд дээр яриа л да. Ирчүүдийн маань хувьд яг ингээл дөнгөж хүүхэд байгаал за ингээл бага ангид ангууд намхан байжсна дунд ангид ороод огцон өндөр болоод эхэлдэг штеп. Хоолой бүдүрээ. Тийм бүдүүрэл эхэлдэг. Зарим хүүгүүд тэгдэггүй штеп. Тэгээ тэнгууд хөвгүүд ч гэсэндээ өөртөө бас гутарч эхэлдэг. Яагаад гэвэл энэ дотор чинь бас нөгөө нэг янз янзын яриа гарч ирж явж гин тий. Охин шиг л гин намхан гин тагчгар гин бүдүүн гин туранхаа гин эрэгтэй эрэгтэйчүүд дээр ч гэсэндээ иймэрхүү асуудлууд гардаг. Тэгвэл та эдвийн маань хувьд гэвэл ямар нэгэн байдлаар өөрчлөх боломж нь маш хурдан ингээд нүдэн дээр ил харагдаж болдог болвол эмэгтэйчүүдийн хувьд бүхэл бүтэн хүн дээгээд гаргадаг учраас энэ нь дааврын өөрчлөлтөөс шалтгаалаад бас ирчээд үес хав илүү өөр эдэг. Энийг л мэдрээд авчих юм бол яг иймэрхүү шилжилтүүд дээр нь ямар нэгэн асуудал гаргаад байх нь бага болов уу гэж бодож байна. Тэгэд ийм шилжилтийг мэддэг учраас нэг тийм тарган туранхаа гэдэг дээр эмэгтэйчүүд ярих нь бага байдаг болов уу гэж боддог. Нөхрөө чи таргалчлаа штэ чи турчлаас ч гэхээсээ илүү эрүүл мэнд талаас нь ярьдаг штэ эмэгтэйчүүд. Чи ингээд таргалаад ахаар чи ингээд бөөрчөө өвдөх гээд штэ ингээд таргалаад ахаар ингээд нуруу чин суулт өглөөсөж гэдэг хөдөлгөөн хийх гэдэг болвол эрчүүдийн хувьд арай өөрөөр гоо үзэсгэлэн талаас нь харах гэдэг штэ. Эмэгтэйчүүд энэ олон өөрчлөлт чинь эмэгтэй хүний бие дотор ингэж явагддаг. Тэгэхээр эрэгтэй хүний дотор ч гэсэндээ ингэж явагддаг гэдгийг мэддэг учраас тэр тал дээр нь харьцангуй баг дөрүүлдэг. Тэгэхээр энэ яг эмэгтэй эрэгтэй хоёр хүний нэг ойлголтын зөрүү яваад байдаг баг. Тэгэхээр энэ эрчүүдийн хувьд энэ тийм за яг хөтэ бэжлээ гэж боддог шилжилт нь шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд бол хурдхан шиг энийг давчхамсан гэдэг шилжилт яа харахгүй тэр гадаад үзэмж байдаг. Үнэн шүү үнэн. За тэгээд энийг тэгвэл бид нар нэг талтаа ингээд эмэгтэй хүн байсан ч гэсэн одоо нөхөр байсан ч гэсэн хэрвээ амьдралд ийм шилжилтийн үеуд одоо наснаас шалтгааллахгүйгээр хүсэл мөрөөдөл зориг амьдралын хэв маяг эсвэл те үнэхээр л гэр бүл үр хөвгттэй болоод эмэгтэй хүн төрж байгаа ингэж байгаа тохиолдолд бол энийг бид нар одоо хямрал гэж бас аль аль нь харахгүй байвал бас их гоё ингээд хөнгөнд аваад эсвэл их амархан сэтгэл зүй ингээд дагаад би эрэгтэй хүн юм чин гэхгүйгээр тий дагаад явцдаг гэж одоо нөгөө сэтгэл судлалт хэлээд байдаг. Энэ болохоор юу гэдгийг тий хямрал биш ээ. Цаашаа өөрийгөө дахин хөгжүүлэх, дахин тодорхойлох, дахин цаашаа ингэж өөрчлөгдөх, тэгээ захин цаашаа хөгжих үе гэж яриад байдаг. Тэгэхээр бид нар за би одоо хүүхдтэй болоод төрөөд бүдүүн болчлоо. Энэ ста айгүй хэцүү хямрал гээл нөхөр нь бас тийм үг хэлээл байхгүйгээр одоо би ингээд бүрэн өөрчлөгдсөн. Одоо би бүрэн ээж хүн болсон. Өмнө нь бол би эмэгтэй хүн байсан бол одоо ээж хүн болсон тий. Одоо тэгвэл цаашаага би хүүхдээ харангаа асрангаа өөрийгөө яах вэ гэдэг дээр ингэж ажилмаар тий өөрчлөгдмөр ингээд бас тэр нэг сэтгэл санаагаа ч гэсэн бэлтчмээр энэ дээр нэг юм арай нэг өөр өнцгөөс харчмаар байгаа байхгүй тий. Тэгэхгүй тэгэл тэнд адилхан хоёулаа хямраад л суугаад нөхөр ингээд нөхөр ингэж ойлгодог би ч гэсэн ингэж ойлгож ийн гэдэг юм бол тэгэл бас амьдрал айгу гонигтай тий хэцүү штэ. Би танаас нэг асуулт асууя. Эмэгтэйчүүдийн шилжилтийн үеийн талаар ярьж байгаа штэ. Тэгвэл таны хувьд хамгийн их сэтгэл догтлоосон шилжилт юу байсан бэ? Сэтгэл догтлоосон шилжилтийн үе гэх юм бол мэдээж нэг анх ээж болсон үе тий. Тэр ингээд хүн ингээд аягүй сонин эмэгтэй хүн бол аягүй сонин тийм гоё мэдрэмж авд юм байлаа шүү дээ. Тэгээд би ингээд энэ хүүхдийг тгээ явж байгаа юм байна. Одоо энэ хүүхдийг ингээд нэг 9 минут төрүүлэх юм байна гэд гар дээрээ ангуут нь за ингээд би тий ээж олчлаа ш тэгээд итгэхгүй ч гэсэн ингээд нэг юм гоё бодтой мэдрэмж өгдөг бол дараа нь яг хүүхдүүдээ ингээд аягүй хөөрхөн хүн болгочоод цэцэрлэг таатгаад өөрийнхөө ингээд хүсэл мөрөөдөл ажлыг хийх тэр үе ингээд шилжилтийн үе бол үнэхээр гоё үе байдаг тий. Тэр бол үнэхээр бүр хэцүү байсан ч гэсэн одоо тухайн үед бол ингээд хоёр охин маань цэцэрлэгт яваад би сурангаа би ингээд дадлага хийгээд
тодорхой хэмжээнд ингээ ажил хийгээд явж байхад айгүй ачаалал байсан. Гэтэ бүр ингээд жаргалтай ачаалал байсан гэдэг юм уу. Жаргалтай ядраад. Тий жаргалтай ядраад ингээд хичээлдээ явлаа, хичээлээ хийлээ нөгөө ажил дээр ирэнгүүтээ бас нөгөө хариуцсан мэдээгээ ингээд хийгээд өгөөд найруулагчд өгөөд тэр мэдээллийг сэтгүүлчид өгөөд тий гэрлүүгээ хүүхдээ авах гээд явж байхдаа хүртэл жаргалтай ядрал, жаргалтай ажил байгаадсэн шүү дээ. Тий. Тэр бол үнэхээр гоё шилжилт. Харин тийм. Ер нь би сонсогч танаас ч гэсэндээ энэ асуултыг асуумаар байна. Таны хамгийн сэтгэл догдлуулсан шилжилтээ та бидэнд бичээд үлдээгээрэй. Хүн ингээд тэр мөчийг хизээч мартдаггүй, тэр шилжилтийг хизээч мартдаггүй. Тэр үед унчаад боссон ч гэж болно. Эсвэл банк дэшегээ ингээ босоогоор байсан ч гэж бодсон тий. Хамгийн гол нь тэр мэдрэмжийг хизээч мартдаггүй. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингээ хуваалцмаар санагддаг байхгүй юу? Тэгвэл яг одоо таныг яг гэр бүлийн радио 104.5 гэсэн манай пэйж дээр гарч байгаа нэвтрүүлгийн доор бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байна. Миний яг яг ээж болох мэдрэмж болол мэдээж яг тэр шилжилтүүд бас л гоё байсан л да. Гэхдээ яг нөгөө ханаа зөв сонгосон юм байна гэдэг мэдрэмж миний хувьд бас хамгийн тийм хизээч мартагдчихгүй мэдрэмж байсан. Би чи хантайгаа битэр чи их сургуулийн нэг анги байхгүй хоёулаа сэтгүүлч мэрэгжилтэй. Тэгээд сэтгүүлч мэрэгжилтэй эхлээл болоо зүгээр л үерхэж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар гэр бүл олон ч гэдэг юм уу. Яг тийм том юмнуудыг бодож чадахгүй дээрээ байгаа гэсэн. Тэгээд 2 жил үерхээл 3 дахь жил дээр нь би маш хүнд осолд орсон. Тэгээд ер нь 2-3 сар ингээл яг хэвтэрт байгаа л алхаж чадахгүй ингэж яал эмчнэр хүртэл алхахгүй гэл ингээд 2-3 сар ингээд манай ээжтэй ээлжилж намайг асраад тэгэл эмнэлгээр явахаар чинь 3-4 давхар эмнэлгээр өргөж дүүрээл явна. Үүрээл ингээл дэше явдаг. Тэгэл ихний хэдэн сарууд чинь байн ингээ ухаалчдаг байсан учраас ингээ хамаг жингээ ингээл өгдөг. Тэгээд тэгэнгүүт чинь ингээ бүр ингээ ядраад зарим тохиолдолд ингээ найзтайгаа ээлжилж ингээ үүрч мөрдөг. Тэгээ ер нь намайг хөл дээрээ зогстол миний хайжунаас ерөөсө холтоог байхгүй юу. Тэгэнгүүт манай гэр бүлийнхэн ч гэсэндээ шууд норж унана штэ. Миний хайртай хүргэн гэл ингээл норж унана штэ. Тэгээд тэр цаг мөчөөс эхлээд энэ хүнтэй би суухад ямар ч гэсэн намайг ингээд газар ингээд унгахгүйгээр аваад явах юм байна. Ямар ч үед намайг дэмжээл явах юм байна гэдэг мэдрэмж төрсөн. Ямар ч шилжилт байсан би энэ хүнтэй хамт тэр шилжилтийг зүгээр хөтлөөл даваад болох юм байна гэдэг мэдрэмжийг бол авсан. Яг тэр мөч бол надад үнэхээр мартагддаг. Яагаад тэгсэн бэ гэхээр би яг саяхан нөгөө нэг Facebook дээр ингээд memory гарч ирдэг штэ. Тэгсэн чинь тухайн үед найз залуу байсан. Одоо нөхөр болсон. Хүндээ сэтгэлийн үгээ бичсэн байсан постоор. Ямар гоё. Тэгээд хажууд байсан учраас маш их талархалтай байна гэд. Тэгэхэд бол яг эмнэлэгт хэвтээд 2 жил болсон. Таягтай болсон байсан. Тэгээд таягтай болоод ингээд бол 2 жилийн хугацаанд 2 жил гинэ 2 сар яана. Тэгээ 2 сар болсон. 2 сар болоод тэгээд таягтай болсон. Тэгээд ихэд 2 дахь эмнэлгээсээ гарч ирсэн. Тэр үедээ яг бичсэн байсан байхгүй юу? Би таягтай болоод 2 дахь эмнэлгээсээ гаргаж байна. Хажууд ингээд 2 сарын турш ингээд байсан учраас итгэл зориг ингээд өгжсэн учраас гэдэг пост бичсэн байсан. Тэрийгээ ингээд олон жилийн дараа харсан чинь одоо ч гэсэндээ яг хിവэрэ аваад байхгүй. Яг охиноо цэцэрлэгт хүргэж өгөхгүй явцсан. Тэгээ энэ шилжилтүүдийн хугацаанд яг л хажууд байсан муудад сайтах зүйл зөндөө байсан ч гэсэндээ яг анхны тэр мэдрэмж ерөөсөө арилаагүй байгаа учраас энэ зөв шилжилт байсан байна гэдэг мэдрэмж төрсэн үе болол хизээч мартагддаг. Гэхдээ яг тэрийгээ дахин ярьдаггүй л дээ. Мэдээж тэр чинь дахин ярил тэр үед тэгээд тэгснэг тэгээгүй юу хуваалцж игээ сэтгэл судлаач нар ярьдаг тий. Үе ярьдаг. Гоё зүйлсүүдийг яг үе ярьдаг. Хоёулаа тий. Жил болгон яагаад ч юм сандаг гэвэл нөө Facebook-ийн постэр гарч ирдэг учраас өдид тэгдэгдээ гэл ингээд сандаг. Тэгээд тэгэхээр яах аргагүй хань ижлээ сонгох. За тэгээд мэрэгчлээ сонгох, ажлын хамт олон ажил төрлөө сонгох, үр хүүхэдтэй болох сонголт хийх, тэрийг аз жаргалтайгаар өсгөх гэдэг эмэгтэй хүний хувьд ерөөсөө нөгөө хоошлуулж болохгүй сонголтууд маш их байдаг. Энэ сонголтууд дээр, энэ шилжилтүүд дээр маш гоё зөв сонголтуудыг хийгээд хамгийн гол нь сонгосон сонголт шилжиж байгаа тэр мөч болгоно хайрлана гэдэг бол эмэгтэйний хувьд хорон мөч бүр нь аз жаргалтай байхын бас нэг үндэс суурь нь болдог байх. Тэгэхгүй тэгэл хэрвээ би өстө яг тэр үедээ ингээ буцаад очсон байсан бол чамтай лав суухгүй шүү. Эсвэл чамааг лав төрүүлэхгүй шүү гэдэг. Тийм асуултууд айгүйх асуудаг тий. Чамааг лав төрүүлэхгүй байсан. шүү. Тийм чамтай лав суухгүй байсан гэдэг эмэгтэй хүний амнаас гармааргүй тийм өгнүүд маш их байдаг. Тэр одоо хэцүү маа. Нэрийг хүүхдэд гомдож болно. Гомдож болно. Гэхдээ гомдох хүндэл гомдох хэрэгтэй. Тухайн үед шилжилт хийхдээ та аз жаргалтайгаар л шилжсэн. Тэр хүүхдийг гаргахдаа та аз жаргалтайгаар л ухтаж авсан. Магадгүй 1 жилийн дараагаас 2 жилийн дараагаас аавд нь муудсан ч гэсэндэ тэр хүүхэд танд
итгэл өгсөн, ад жаргал бэлгсэн л ээж тараа. Гэтэл хин нэгний буруутай үйлдэлээс болоод тэр шилжилтэндээ харамснаа гэдэг бол байж болохгүй асуудал. Хүү ер нь тэгэл амаа захихгүй бол хэцүү тий. Тэгээд л нөгөө нэг дээр үесэл монголчууд бас хэлдэг штэ хүн амьдралдаа 3 зүйлийг л зөв сонгочих юм бол цаашдаа амьдрал ингээд өөрөө сайхан болдог гэд. Тэрнийх нь нэг нь бол хань ижил ялцчихгүй байдаг штэ. Тэгээд насаараа одоо хийх дурлах тэр ажил мэрэгжил байдаг тий. Нэг нь бол ялцчихгүй хүний тэр одоо зүрхэндээ тээж явах итгэл байгаад байдаг штэ. Тэгэл бодохоор ингээд энэ гурыг л зөв сонгож чадах юм бол цаашаага тэгэл амьдрал чи өөрөө явдгаа гэл Ахмадууд ч гэсэн бид нарт бас маш хэлдэг. Тэгэхээр үнэхээр л одоо эмэгтэй хүний хувьд тэр шилжилтийн бас нэг цэг нь шилжилтийн бас тэр одоо амьдралын шилжилтийн нэг үе нь бол хань ижил тий байдаг. Үнэхээр тийм байдаг. Тэгээд хэрвээ тийм биш бол тий муу хүнтэй уулзах муу хүнтэй уулзраад гэхдээ эхэндээ бол муу хүн байна гэж хэрвээ муу хүн гэдгийг нь мэдсэн бол хизэж ойртохгүй шүү дээ. Тийм учраас ад жаргалтай хор мөрч байсан л гэсэн үг. Харин ардаа өнгөрүүлсэн бол жаргалтай байсан да гэдгээ бодно гэхээс ш тэрнтэй байхдаа би тэгж зовсондоо гэдэг бодоод ах юм бол тэр зовлон дотроо байгаа л байна. Нэгэнтээ тэр амьдралдаа цэг тавьсан бол тэр амьдралынхын жаргалтай зүйлийг л дурсан. Тэгээ дээрэс нь үр хүүхэдтэй ч гэсэндээ аль болох хатуу үг хин нэгнээрээ ханаараа дамжуулж одоо хандаа гомдсон гомдлоо үр хүүхэдтэй ингэж хүргэх нь магадгүй тэр хүүхдийн ирээдүйн шилжилтэнд маш муу сөрөг нөлөө үзүүлнэ. Тэр хүн нөгөө шилжилт хийх гээд ингээд гацсах тохиолдол маш олон байна. Тэр шилжилтээ хийхгүй ингээд бали алгасч тий дараа болъё гэл. Яг тэр шилжилт хийхгүй нөгөө нэг ингээд зүгээр л одоо төвччихье. Эсвэл дараа болчих. Эсвэл би айгаад энэ чадахгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг энэ хийхгүй байсан ч гэсэн ингээл байж ингээл урсгалаараа амьдрий гэд. Бас нэг эмэгтэй кейс байсан. Тэгсэн чинь би 4 хүүхэд лөө 5 хүүхэд төрүүлсэн. Тэгээ ерөөсөө ажил бол хийж байгаагүй. Тэгээд ингээд нөхөр маань ажил хийгээл би хүүхдүүдэд хараад энэ хүртэл 10 хэдэн жил амьдарсан. Тэгээд одоо ингээд өөрийгөө харсан чи би өөртөө их гутаад байна гэд. Яагаад гэсэн чинь би одоо ингээл болж өгвөл айгуу чихэрлэг юм идэх уух дуртай тий. Хэрэгтэй хэрэггүй юм ингээл хүүхдүүдэд авч өгдөг. Тий тэгэл ингээд жин нэмэгдсэн. Тэгээд ингээд ажил төрөлхий гэхээр яг нөхөр ингээд хөрх юм ажил төрөлхийгээд намайг бол ийм тийм гэхгүй байгаа. Гэхдээ би өөрийгөө хараад үнэхээр ингээд гутаад байна. Найз нөхдөг болцсон тий хийж чаддаг юмгүй болцсон. Тэгээд ингээд сонголт хийхдээ хүртэл ингээд шал дэмий юмнууд аваал ингээд байна. Тэгээд ингээд эрүүл мэнд маань хүртэл юм байна. Хүүхдүүдтэй хүртэл юм сонголт хийж байгаа тань. Тэгтээ ингээд энэ миний амьдралын зуршил болчиход байна. Яаж би энээс гарах вэ чадахгүй байх гэсэн тий. Тэгэл ингээд бодохоор магадгүй те тэн дээр эмэгтэйд ингээд нөгөө шилжилтийн үе нэрсэн байгаа даа. Би ийм байгаад байна гэд өөрийгөө олоод харсан байгаа тийм. Харж харж чадахгүй тэр насаараа амьдрах юм бол яана гэж бодох шүү дээ. Гэтэл тэр эмэгтэйд бас ингээд урам хэлчмээр байгаа байхгүй. Ямар ч байсан өөрийгөө ямар байгааг олоод харсан байгаа чинь яг энэ шилжилтийн үе дээр ирсэн тий. Яг нөгөө нэг гацаад би болохгүй байна гэдэг үе дээр ирсэн. Хүмүүс магадгүй би болохгүй байна гэдэг үе маань заримдаа шилжилтийн үе байдаг шүү дээ тий. Би ингээд ажлын хувьд чадахгүй байна тий. Би ингээд архицын хувьд бас болохгүй байна. Би эмэгтэй хүний хувьд ч гэсэн би өөрийгөө хайцсан байна тий. Би ээж хүний хувьд хүүхдүүдэд цаг гаргахгүй байна. Би ингээд цай ихнэр биш юм байна гэд магадгүй тийм зүйл дээр ирсэн байвал эн чинь шилжилтийн үе гэдэг байгаа. Тэгэхээр тэрийг олоод харсан байх юм бол магадгүй хин нэгнээс те тусламж авч болж байгаа байхгүй юу. Магадгүй хин нэг нь танд бас гой зөвлөгөө өгч болно те. Нэрээ өөрийгөө ингээд хэрэгтэй хэрэггүй маваад байна нөгөө хитрхийг чихэрлэг юм, хитрхийг таргалуулах юм, хүүхдүүдэд өртлөнгөө ундаа колыг нь авч өгөөд байна гэд харцсан л байгаа бол та энийг өөрчлөх алхмуудыг хийгээд эхлэеч тий. Эн чинь яг таны шилжилтийн үе шүү. Яг зөв. Тий. Тэгээд би ингээд 5 жил 5 хүүхдээ хараад 10 хэдэн жил суудсан надад одоо чаддаг юм алга гэж байгаа бол нэг юмыг оролдоод үзэх хэрэгтэй тий. Эмэгтэйчүүд чинь нөгөө чаддаг юм алга гэсэн ирнэ гэд нэг юм хийвэл эсвэл нөгөө хүүхэд насндаа очиод тэр үед нөгөө хийх дуртай байсан зүйлээ эсвэл маш сайн хийдэг байсан зүйлээ эргээд сана гэдэг штэ тий. Тэр зүйлүүдээ санаад тэдрийг оролдоод үзэх юм бол чаддаг юм эсвэл ямар нэг авьяас чадвар заавал байдаг тий. Заавал. Тэгэхээр яг ингээд гацсан байгаа эмэгтэйчүүд бол тийм зүйлийг хийгээд үзээсэй гэж хүсэж байна. Энэ эмэгтэй бол өөрчлөх боломжтой шилжилтийн үе дээрээ байна. Тийм байгаа зү. Ойлгоцсон байгаа байхгүй. Би буруу яваад байна. Яг зөв. Тэгээд тэрийгэ засах боломжтой. Засах боломжгүй шилжилтийн үе дээрээ байгаа эмэгтэйчүүд маш олон байгаа. Яг нэг жишээг би яриа л да. Тэгээд энэ жишээнээс бас манайхан сургамж авах болов уу гэж бодож байна. Одоо бол 40 гарчихсан. Тэгээд анхны төрөлт нь гэж анх жирэмсэн болсон. За нэг 25 6-тай байхдаа жирэмсэн болоод тухайн үед нөхөртөөгөө үргэжээс учраас ажил карьераа сонгоод хүүхдээ ахуулах сонголтыг хийсэн. За тэгээ 30 гараад нөгөө нэг яг сайхан карьер нь айтайхан болоод
тустай байр хөрөнгөтэй болоо тий. За одоо л ингээ хүүхэдтэй бол 25 6-тай байхтай ч гэсэндээ тийм муу бол байгаагүй. За тэгээд 30 гараад ирэнгүүтээ за одоо боллоо гэд хүүхэдтэй болоод ингэсэн хүүхэд нь төд удалгүй энтцэн. Тэгээ одоо түүнээс хойш хүүхэдтэй ерөөсө болж чадахгүй байгаа даа. Янз бүрийн эмчилгээ хийлгээл, янз бүрийн ингээл сувлал юу байдیں, гадаа дотоод юу байдیں, бүх л газраар эмчилгээ хийлгээд байгаа лувчиг ерөөсө хүүхэд тогтохгүй. Тэгээд яагаад гэвэл мэдээж эн чин өөрөө ээжийн бие хаанаас ч гэсэндээ болж байгаа штеп. Анхны хүүхэд гэдэг чинь ямар чухал хэлээ. Бүр сүулдэ тэр чин зарим тохиолдолд бүр сав суулгаа авахгүйсэн ч гэсэндээ хүн байдаг. Гэтэл эхний шийдвэр, эхний шилжилт ямар байснаас болоод дараагийн шилжилтүүд нь маш хүнд болчихсон. Ийм нэг гэр бүлтэй маш ойрхон уулзаж таардаг. Тэгээ одоо яадаг вэ гэхээр нөгөө төрснийхэн дараа ой хүрээд өнгөрцөн. Яг төрсөн хүүхэд нь. Тэгээд нөгөө хүүхэд маань тийм бас л нэг асуудалтай болоод тэгэл 1 жилийн хугацаанд эмчлэгдэж ингэж явсараа байгаад өнгөрсөн. Одоо түүнээсээ хойш бараг л 7-8 жил болж байгаа. Энэ хугацаанд жил болгон зүгээр нас орсон хүүхдээ л бодож ингэсэн тэгсэн ийм байсан шүү, сайхан байсан шүү гэдэг энэ бодол дундаа л амьдарч байгаа гэр бүлийг харсан байгаа. Мэдж байгаа ийм гэр бүлийг ч гэсэндээ таны эргэн тойронд байгаа болов уу гэж бодож байна. Тийм шүү дээ. Харамсах сонголт, өөрчлөх тийм шилжилт хийчээгүй байгаа бол та өөртөө баярлах хэрэгтэй. Эргэн тойрондтой тэр шилжилтийг хийхдээ би ингээд өөрчилчихгүй одоо ингэх юм бол би өөрчлөндөө гэж бодоод өөрчилж чадахгүй байгаа мянган хүмүүс байгаа. Яг үнэ. Гэтэл та одоо тэр шийдвэрээ эсвэл тэр шилжилтийг дахин давтаад дахиж өөрчлөх боломжтой байгаа бол өөртөө маш их талархаарай. Тэгээд харин шилжилтээ зоригтойгоор хийгээрэй. Хийсний дараа унж бүдрэх хамаагүй хамгийн гол нь та зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэлтэй л байгаа бол хизэж хүн халтардгүй юм байлээ. Халтарсан ч босдсон юм байлээ. Тийм учраас эргэн тойронд байгаа хүмүүстээ халуун тутлаан үг хэлж агаарай. Та болоогүй дээ гэж бодож байгаа бол яг тэр цагт нь мэдээж хүүхэд гэдэг бол бурхны бэлэг байдаг штэ тий. Яг л ирэх ёстой үедээ ирэх цагтаа ирдэг гэдэг шиг төлөвлөөгүй л байгаа бол бас өөр шийдэл гаргалгаанууд ч гэсэндээ байдаг шүү. Тийм учраас та яг одооноос өөрийгөө гэр бүлээ хайрлаж байгаа өөрийнхөө ирээдүйн шилжилтүүдийг ингээд тодорхойлсон байдаг штэ эмэгтэйчүүд маань. Тодорхойлсон л байгаа бол тэрнийхэн дагуу явах гэж байгаа бол мэдээж гаргалгаа шийдлүүд бүгд байгаа шүү. Тийм учраас тэрийгээ сайн харж агаарай. Тэгээ тэр шийдэлтэй тэр гарц гаргалгаанда заамуур цаашлаад тэр шилжилтэндээ өөрийгөө зоригжуулаад явах хэрэгтэй. Яг үнэ. Тэгээ хүмүүс нөгөө нэг юу гэдгийг те одоо байгаадаа нэг юм дасцсан байгаад байдаг тий. Тэгсэн хэрнээ тэрэндээ нэг юм ханамжгүй байгаад байдаг тий. Игч хэл биш вэ. Тэгж хэмсэн. Тэгээ ханамжгүй байгаад байдаг шалтгаанаас нөгөө талаа юу гэдгийг найз нөхдөө үеийнхнаа хамт олноо эсвэл үнэхээр ингээд нэг юмд бас нэг юм хийгээд байгаа хүмүүсийг харангуйтаа ингээд нэг өөрийгөө ингээд үнэлждэг тий. Тэгвэл яг тэр үед үнэхээр одоо байгаадаа үнэхээр ханамжгүй байгаа бол би тэгвэл яавал ханамжтай байх юм. Эсвэл одоо байгаагийнхаа ямар зүйлд нь ханамжтай байгаад магадгүй ямар зүйлд нь би ингээд гаццсан байгаа юм тий. Шилжилт хийж чадахгүй гаццсан байгаа юм гэдгийг ингээд ботчвол гэд нэг юм өөрчлөлтүүд ингээд ховцлууд явдаг юм шиг байна. Тэгээд тэр үед өмнө нь болсон тэр нэг алдсан онсон тий өмнө нь болсон тэр нэг буруу шилжилт хийсэн зүйлүүдээ хүлээж аваад хүлээн зөвшөөрөх нь бас их чухал. Тэгэхгүй хүлээн зөвшөөрөхгүй тий би тэр үед яг тэгээл алдсан. Эсвэл одоо хажууд нь байгаа хүмүүс ч гэсэн тэрийг байнга ингээл нөгөө нэг борооны тусал тий тусаал ус шиг л ингээл нөгөө нэг буруутгаал гэдэг тий. Тэнгүү тэр хүн тийм буруутгал дунд байвал яаж тэрийг бодитоор хүлээн зөвшөөрөөд тэгтээ эн чи алдаа штэ. Гэхдээ хүн алдаж болдог штэ. Энэ алдаа маань тэндээ үлдээд би одоо энэ талтаа тэгвэл ийм зүйлийг ингэж өөрчилж шинжилмээр байна гэж нөгөө бодох завдал олохгүй л амьдраад идэг тий. Тэгэхээр хүмүүс нөгөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор яг тэндээ л амьдрал. Эсвэл нөгөө нэг өнгөрсөн алдаагаа, өнгөрсөн оноогоо, өнгөрсөн гоё байснаа нөгөө хүмүүс настай болоод ирэнгүүт нь өнгөрсөн гоё байснаа л яриад идэг гэдэг шиг тий. Тэгэж амьдрахгүйгээр мэдээж гоё юмаа ярина. Эсвэл алдаа оноогоо ярина. Тэрнээсээ бас сураад ингээд ахиц дэвшил гаргаад явна тий. Тэгвэл яг тэр үед би ингээд гаццсан байгаа юм бол яг тэр миний гаццсан байгаа зүйл миний аль нь юм бэ? Миний харилцаа нь юм уу тий? Миний өөрөө өөрийгөө хайцсан байгаа байдал
юм уу? Би өөрийгөө хайрлахгүй байгаа юм уу? Эсвэл би яг энэ нэг ахиц ажил мэргэжлийн хувьд те өсөл мөрөөдлийн хувьд эсвэл бизнес хийдэг бол яг энэ бизнесийн хувьд те эсвэл би энэ мэдлэг чадвар боловсролын хувьд би гаццсан байгаа юм уу? Тэгвэл би яг юу хийх юм бэ гэд ингээд ахимаар тэгээ одоо эмэгтэйчүүд аюу мундаг болсон. Одоо би яг энэ дээр л ингэмээр байна. Яг тэдэн жилийн дараа би энэ зүйлийг хэлүүлэхгүй их мундаг те. Яг энэ зүйлийг би ингээд сурцсан байна. Эсвэл ийм зүйл би хөгжсөн байна. Одоо мэрэгжлийн хувьд те ингэж нэг дээшээгээ магистр ч юм уу те доктор ч юм уу эсвэл өөр мэрэгчлэр ингэсэн байна гэд. Яг ингээд нэг юм хангаж байгаа найгаа гоё те. Би бас яг тэр саяхан одоо энэ жил 12 сарын өмнө 1 сард магистрийн дипломыг гардаж авч байхдаа би бас ингээд өөрөөрөө бас бахархсан байхгүй. Би гацаал яваадсэн. Гацаал яваадсан маань нэлээд хэдэн жил өнгөрсөн. Нэг 4 жил мэл гацсан байхгүй юу. Тэгэл би сурмаар байна. Би яг энэ зүйлээр хөгжмөр байна. Би яг энийг ингээд эзэмшмээр байна гэл ингээл тийм. Гацаал яваадсан. Тэг гацаал яваад байхдаа бас ингээд зүгээр гацаагүй юм байлээ. Бас тухайд ингээд би гацаал яваадсан байна. Би шал дими 4 жил алдаж гээл тухайд бодож исэн байхгүй. Тэгсэн чинь тэр үед би ингээд судлаал яваадсан юм билээ. Судлаал тэр сургуульд орчвол тэр сургууль чинь нэрээ тэгж болохгүй юм байна штэ. Би ажиллаа хайжиж сурах гээд байна тий. Тэнд орчвол тэр чинь бас тэгээд байна штэ гэд ингээд тэр дунд ингээд хөөрхөн судалгаа явцсан юм билээ. Тэгээд ингээд бодсон чинь яг тухайн үед ингээд дипломаа гардаж авах өдөр бол бүр ингээд үнэхээр оройн бол өөрөөр үнэхээр бахархсан. Тэгээд гэрийнхэн маань ч гэснээх гой билүү авцсан ориглон дарс буудуулаад тий. Тэгэл ингээд айгүй олон найзууд маань ингээд ирээл гой цэцэг бэлгэлээл ингээд яаж яхад тэр үед ингээд үнэхээр өөрөөрөө бахархаад би яг ингээд нэг шилжилтийн үеэ давчлаа да тий. Давчлаа да гэх. Тэгэнгүүт дараагийн шилжилтийн үе яг ингээд араас ирсэн. Тэрний юу байсан бэ гэсэн чинь очрлоо зогсчихсэн тий. Юу байсан бэ гэсэн чинь хүйч чаатаа сэтгэл зүйч болсон юм чинь зөвлөгөө өг. Сургалт хий гэл ингээл хүмүүс яг ингээл араас ингээд түлхэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би нөгөө диплома авсан чинь одоо нэг 6 сар амс хийчихдээ юм бөө. Тийш үү. Одоо та яг бас ингээд нэг амс хийцэн байгаад байгаа. Тий. Амс хийлт ингээд өгмөр исэн байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээл аваад яасан чинь ардаас ингээл хүмүүс түлхээл тий. Тэгтээ тэр бас шилжилтийн үе байх ёстой юм байлээ. Би ингээл амс хийвэл би чинь тийм зэвэрх гээд штэ тий. Тэгэхээр ингээд түлхэж байгаа хүмүүст бас үнэхээр баярлсан. Тэр яг тэр шилжилтийн үеүүдэд маань намайг түлхдэг хүмүүс байх нь маш чухал. Тэ шилжилтийн үеүүдэд маань намайг ухааруулдаг хүмүүс байх нь маш чухал. Тэгэхгүй бол ингээд би өөрөө заримдаа ингээд юм гацаалт үсэх гэдэг. Тэгэхээр яг тийм хүмүүстэй бол баярлмаар, талархаж шүү гэж бүр хэлмээр санагддаг. Шилжилтийн үед та гацсан болвол таны эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй бүр танихгүй хин нэгэн хүртэл таны түлхэж байна гэдэг бол танд анхаарал тавьж байна гэсэн үг. Таны төлөөл гэсэн үг юм шүү. Ямар нэгэн байдлаар буруу үг хэлжээг бол түрүү хэлсэн штэ. Гацаад байгаагаа хүлээн зөвшөөрч чадах юм бол шилжилтээ хийж чаднаа. Тэрнээс ш за сүртэй штэ би угаасаа л ингээл байж л байдаг штэ гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол шилжилтэнд ингээд хаалт тавьчихж байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр эргэн тойронд байгаа түлхэж байгаа хүмүүстэй хүмүүсийнхээ үгийг сонсоод за тэгээд үйлдэлийг нь бас ингээд хүлээж аваад дараагийн шилжилтүүд рүүгээ эр зоригтой орохттой тусдын болж байгаа тэр хүмүүстэй та бүхэн яг одоо талархлаа илэрхийлээрээ хайртай хантай байна уу, ажлын газрын хүмүүстэй байна уу, гэр бүлийн найзуудтай байна уу, аав ээж ах トゥ хамаатан садан бүр инхри бицхэн хүүхдүүдтэй байна уу, бүгдэнд нь энэ ойлгохгүй дээ гэж бодлогоогоор баярлаа гэдгийг хэлж байгаарэ. Хайртай шүү, талархаж байна гэдгийг илэрхийлж байгаарэ. 12 дугаар сард дуусж байна. 1-р сар эхлэх гэж байна. Шинэ он гарах гэж байна. Энэ бас шилжилт. Тий, энэ бол бас хугацааны шилжилт яг зөв цаг хугацааны шилжилт. Цаг хугацааны шилжилттэй давхцаа та маш олон шилжилтүүдийг төлөвлөж байгаа болов уу гэж бодож байна. Энэ олон шилжилтэд тань амжилт хүсье. Бүсгүйхэн маш олон зүйлийг ингээд угаасаа л хийх хэрэгтэй болдог. Ирчүүд бол дардан замаар явдаг штэ гэдэг бол бүгд л ижлэхэн замаар явдаг. Гэхдээ эмэгтэй хүний дүр нь арай олон байдаг. Гэхдээ энэ бүхнийг амжуулаад шилжилтүүдээ маш амжилттай хийж байгаа бүсгүй танд баярлалаа, баяр хүргэе гэж хэлмээр байна. Тэгэд өнөөдрийн гэрэлтмийн дугаартай байсан бүх бүсгүүчүүддээ баярлалаа. Бас бүсгүүчүүддээ зэрэгцээ сонсдог залуучуудаа ч баярлалаа. Очоод эхнэрийнхээ шилжилтийг сонсох байхаа гэж бодож байна. Охиныхаа, эхнэрийнхээ, тий ээжийнхаа гэдэг маш олон гоё дөрүүд байна тий. Тэгээд заримдаа бас нөгөө нэг юу гэдгийг тий бас нэг үнэхээр нэг юм яарад, адгаад гэдэг юм уу. Нэг бачимдаад нэг тий яг тэр шилжилтийг бүр нөгөө нэг алдаатай ч байсан хамаагүй тий буруу ч байсан хамаагүй хийх гэдэг тий. Тэр үед бас ингээд зарим хүмүүс төр зогсоолт хийлгэж өгдөг тий. Ингээд ухааруулж өгдөг тий. Заримдаа тэгээд яг тэр төр зогсоолтыг бас заримдаа бас өөрсөндөө хийчихэж байгаарэ. Тэр бол нэг юм юмнаас хоцроод байгаа тий. Эсвэл би нэг юм буруу зүйл хийх гээд байгаа. Эсвэл би одоо юу гэдгийг альва нэг зүйлийг тэгж хийхгүй л бол одоо бусдад одоо
батлана тий. Тэрийг батлна гэж хүмүүс ярих гаддаг тий. Энэ ингээд би бусдад баталж өөрийгөө харуулах гэдэг гэсэн зүйл биш ээ тий. Тэр үед төр зогсолтоос өөртөө хийгээд гоё амс хийгээд авах чинь ч гэсэн шилжилттэй чинь бүр нэг салшгүй нэг хэсэг байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг ч гэсэн бас хийдэг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд бидэнтэй хамтдаа байсан хөөрхөн үзэгсэнтэй сайхан одоо сонсогч танд баярлалаа. Тэгээд бидэнтэй хамт байдаг энэ сарын турш биднийг бас дэмжин ажилласан хоёр байгууллагадаа ч гэсэн бид хоёр талархлаа илэрхийлж байна. Маш их баярлалаа. Тэгээд Мам доктор бол үнэхээр яг энэ байгалийн цэвэр одоо байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр одоо ээж хүн гэр бүлтэй хайртай хүмүүстэй тий эрүүл мэндэд нь одоо анхаарал тавих урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ Мам докторийн 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоорой. Тэгээд дагаад хэрэгтэй мэдээллүүдийг биднээс илүү одоо үн цэнтэйгээр авах мэдээллүүдийг Мам доктор гээд пэйж утсыг дагаад аваарай. Бүтээгдэхүүн болгоныг тэнд одоо маш одоо онцгойгоор тий бүх одоо нарийжиж тайлбарлсан байгаа. Хүүхдэд бүр ингээд гоё тайлбарлсан байгаа. Тийм хүүхдэд бүр ингээд төрхөж өгөөд хаана нь төрөх үү, яах уу, ийх үү юун сайн, яагаад сайн гэдгийг хүртэл оруулсан байгаа. Тэгээд цэцэрлэгийн багц бол ингээд 2 сарын цэцэрлэгийн багц 30 хүүхэдтэй ангид зориулсан. Тэгээд 330 мянгаас 300 мянга сургуулийн багц 250 мянгаас 220 мянга болоод хямдарсан байгаа шүү. За одоо бол сургууль амрах гэж байна. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүдэд та бүхэн гэр бүлийнхэн багцыг урьдчилан сэргийлэх үүднээс 30 хүүхэдтэй анги байлаа гэж бодоход 30 хүүхэд маань ерөөсөө 300 мянган төгрөгийг 30 хуваачх нь штэ. За тэгэхэд эн чинь 2 сарын хэрэглээ гэсэн үг. Нэг хүүхдэд асар бага хэмжээний өртөг байгаа. Тэгээд энэ өртгөөр бүхэл бүтэн 2 сар хүүхдийн дархлааг дэмжих боломж бол танд байгаа гэсэн үг. За мөн мэдээж манай мэдрэмжийн хуваалцъя. Чуда Монголд бидэнтэй хамтарж байгаа. Чуда Монголд маань сүн бүтээгдэхүүнийг энэ удаад бэлгийн 2 багц олгосноор танд санал болгож байгаа. Эхний багц нь 21600, хоёр дахь багц нь 18800 гэсэн үнэтэй байгаа. Та 10 дээр нэмэх нь 1 гэсэн урамшууллаар багцаа аваад хайртай дотны хүмүүстэй 12 дугаар сард бэлэг болгон өгөх боломжтой байгаа шүү. Мэдээж сүн бүтээгдэхүүн учраас ямар нэгэн байдлаар харшлан гэж санаа зовлтгүйгээр бүр бага насны хүүхдээс ахгуулад бүх ил насныханд бэлгэлэхэд таны нүүр улаахаагүй чамин тансаг бодолтойгоор танд очих болно. Та давар гарч байгаа 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод захиалаад аваарай. Бүх сүлжээ супермаркетаар худалдаалагдаж байгаа. За гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань энд хүрээд өндөрлөж байна. Амьдралын шилжилтийн үеүдээ бас тий хамгийн одоо дурсамжтайгаар хамгийн гоёор хамгийн сонирхолтойгоор бас өнгөрүүлээрэ гэж уриалж байна. Тэгээд эфирт баясаа заяа найруулагч Месо ажилласан дараагийнхаа гэрэлтмээр эргээд болцъё. Баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч ява. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл.